За хүчлийн зам гэдэг харахаар тэр дотны харилцаа гэдэг сэдвийг дайрахгүй ингээд бүтөөхгүй дайрж өнгөрдөг заяа. Ер нь ингээд хүмүүс ягаад ингээд номноос илүү баарц ингээд дуртай юм те. Тэр чинь тийм муухай болохоор юм уу? Үгүй байхгүй. Би та нарт ингээд те ингээд нэг зузаан ном шиг надад үг гэдэг нь энэ чинь уулна ингээд миний уншуулах гэдэг ном жижиг ном шүү дээ. Хүмүүс тэгсэн чинь ерөөсөө ном уншихаа болцсон. Тэ ингээд Facebook үзэл тэгээ гүйлгээл тэгээ Facebook үзэл видео үзэл ингээд яваад энэ те. Яг өндөөш өөр хэсгүүрээ бас ном уншиж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ ер нь яг нийтлэг талаас ингээд авч үзвэл бас хүмүүс иймэрхүү зүйлсээр жоохон залхацсан байхгүй юу. Тэгэхээр яг яагаад юм байгаа юм бэ? Тэр нь буруу юм уу зөв юм уу гэдэг талаар ярилцъя. Яг тэгвэл хитэрчүүл мэдээж буруу. Хитрээд яг зөв ойлгох ёстой хэсгүүдээ ойлгохгүй бол буруу байхгүй юу. Тэгэхээр би та нарыг яг ингээд ном унш бүр ингээд мянган ном уншдаг болг гэдэг байгаа биш. Харин ч тэр ном унших цагийг чи хэмжих гээд байгаа байхгүй юу. Номоор дамжуулж олж авах хэвээр мэдлэгийг хэрэгтэй хэрэггүй мэдлгүүдийг бас яг зарим утгаараа олж их гээд байгаа гэсэн үг. Яг энэ мэдлгүүдийг л та нар олоод авчвал өөр ямар ч ном унших шаардлагагүй. Энэ номыг л уншаарай гэдэг тийм номын цөөн байдлыг санал болгож байна гэсэн үг. Утга учиргүй баахан хайр дурлалын ном. Тэгээ ингээд энэ хайр дурлалын ном эсвэл ингээд романтик өгүүлбэр ч гэсэн яг ил биш. Цаагаараа та нарыг дотн харилцаа зааж идэг, тойрогоороо та нарыг хайр дурлалыг зааж идэг, уриалан дуудаж идэг тийм зүйлс. Тэгэд хэр зөв уриалан дуудаж байгаа вэ? Хэр буруу уриалан дуудаж байгаа вэ гэдэг тухай ярихгүй. Ягаад гэвэл энэ бол том сэдв. Эсвэл тийм гоё хайр дурлалын түүхтэй кино ч юм уу үзэх дуртай хүмүүс байдаг бол тэр илэрхийлсэн санааг ойлгох гэж хичээдэг бол тэг мэдээж гоё. Би ч өөрөө тиймэрхүү кинонууд үзэх дуртай гэх юм уу зарим үед бол сул цаг үед завтай үед бол яг одоо болохоор яг юуны тухай ярих гэдэг нь вэ гэхээр та нар ингээд хүмүүс угаасаа энэ зүйл дуртай байхгүй юу ингээд тэ ингээд оюун ухаанаа дандаа ажиллах гэсэн бэлгийн нэрг тэр зүйлээс ингээд ил болон тал байдлаар эсвэл хайр дурлал тэ тэрийг заавал ийшээ авчрахгүй мага зүрхтгэлтэй авчрах тийм дуртай. Энэ бол ерөөсөө муухай зүйл биш. Тэгээ дээрэс нь энэ нэр нь хороогоос олж болох тэгээ олон таашаалуудын хэлбэрүүд байдаг те эсвэл ингээд тамхинаас архинаас тэр бүгдээрээ л энэ бэлгийн нэрийг биеэр ингээд тарж байгаа. Гэтэ тарахтаа таашаалгаагаар тарж байгаа. Одоо хар тамхи хэрэглэгч юм уу тархинд ирж ин те хүчээр ирж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд эсвэл нэг зүрхнээсээ нэг хөдөлгөөн мэдрэх ингээд арай өөр орон зай хүн хүсээд нь штэ. Энэ орон зайг угаасаа хүсдэг. Заавал бясалгалаас биш. Тэгээ бясалгалаас ингээд авъя гэсэн чинь бясалгал тийм амар таашаалтай биш байгаад ивэл хүмүүс бясалгал хийхийг сонгодог байхгүй юу. Чи хүүхдтэй очиод те чи ой бясалгал хийе гүлгэн гэж загнаа л да хүүхдээ. Хүүхд чинь тэрнээс илүү баг нэг гоё кино үзсэн гоо дээр санагдана. Тэрнээс оронд найз нөхдөд гоё байх нь гоё санагдана. Энэ бол буруу биш. Харин энэ дуртай байгаа байдлаа зөвөр ингээд гаргалгааг нь болохон сайн байхгүй. Зөв гаргалгааг нь. Зөв гаргалгаа нэг юу юм бэ гэхээр харин зөвөр хуургах гэхдээ тэрийг тэнэг биш. Илүү бүтээлч байдлаар хуургах нь баггүй юу? Илүү сод, тэгээ илүү юм араатлаг биш. Тэгээ энэ ингээ араатлаг үл ойлголцол нийгэмд байна гэхээр та нар юу яриад байгаа юм бол гэж бодож магадгүй. Гэтэ ингээ гараад харц хэрүүл маргаан үл ойлголцол хаасайгу салалт уйлалтай гэд бүтлгүй байдлыг хаасаагүй байгааг та нар өөртөө ч мэддэг үстэй. Тэгэхээр энэ бүтлгүй байдлын мөн чанарыг илүү гүнээс нь ингээд хүн цэвэрлэх юм бол бид нар илүү гоё амьдрах боломж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зүйлийн тухай л яриад байна гэсэн үг. Тэгэхээр би та нарт яг энэний өмнөх бичлэгүүдээр тайлбарласан те. Ингээ яг хүмүүс намайг энэ сэдвээр ярихаар чи юм уу хий юм бэ? Чи бол хог штэ, чи бол дүү үстэ мүү, чам шиг бацсан гэдэг. Яг үнэхээр тийм. Яг ингийн амьдрал дээр бол би яг зөв хүмүүстэй, зөв соёлтой хүмүүстэй би өөрийгөө залуу хүн гэдэг хүлээн зөвшөөрдөг. Тэр хүмүүсээс суралцж идэг. Яалтчгүй энэ үүргэн багш гэсэн үүргэн дээр би та нарын алдааг хэлэх хэвээр. Тэр алдааг чинь шахаж гаргаж ирэх хэвээр байхгүй юу? Тэгэд алдаагаа зөөр ингээд хүлээн зөвшөөрчих юм бол тэр алдааг чинь засах тухай ярилцах хэрэгтэй гэсэн үг. Онлын хувьд. Тэрээс би бүгдэнд чинь очиод ингээд дотн харилцаа заагаад амьдрал заагаад хайр дурлалыг чинь заах гэсэн юм байхгүй. Өмнө жил бас энэ сэдвийг ярьсан чинь хүмүүс надаас за энэ асуух гэдэг бас үгүй байхгүй. Тэр мэдрэмжийг тэр өөрийгөө бүтээх байдлыг дахин давтагдчихгүй байдлыг хүн өөрөө олцсон бол өөрөө ингээд надаар шаардлагатгүй аюу гой цензуртай болчихдог байхгүй. Цензуртай болсон хүн цензуртай хүнийг сонгоно. Эсвэл цензуртай болчих юм бол эсвэл ядаж тэр хүмүүс чинь тэр цензурт чинь таарах гэж хичээх байхгүй да. Эмэгтэйчүүд яг зөв соёлтой, зөв ганц бие тэгээ илүү ингээд мундаг болчих юм бол мэдээж яг тэр хэрэг дагаад эрэгтэйчүүд нэг өөр илүү мундаг эрэгтэйчүүдийг хүсч эхэлнэ. Тэгээ илүү соёлтой, илүү ухаантай, илүү царайдаг ч юм уу те. Тэгээд тэрний шаардлагыг монголчууд өөрсдөө хангахаа болчих юм бол тэгээ солонгос залуутай ч юм уу, Америк залуутай ч юм уу, Европ залуутай за тэгээд өөр юм те. Ингээд өөр олон улсын тэр залуучуудаа гэрлээ явчих штэ. Тэгээд тэрнээр ингээд гомдлоод үлднэ монголчууд өөрсдөө яг үнэхээр тэр нэг хоосон цээжэд дэлцгээс ашгүй тийм сул дуруу ирчүүд байх юм бол цээж ингээд гутрал гунг ингээд үлдэн штэ. Тэгтээ тэр хүмүүс харин тэгж гутарч гунж арх ууж эсвэл тэр гадаад залуутаа гэрэлсэн эмгтэй хүнийг муухайхаа оронд зөв хүч чадлыг
зөв иршүүд байдлыг өөртөөсөө хайж эхлэх байхгүй да. Гэтэ яг заавал бүр аймагчтай иймэрхүү зүйл туулж биш болохоос нь өмнө ойлгочих юм бол бид нар яг тэр Монгол эмэгтэйчүүд гадаад хүмүүстэй гэрлээд байгаа хит их боловсролтой болоод байгааг нь буруутахаа болчих юм аа, гомдлохоо болчих юм аа, шалчгаар байхаа болчихно. Тэр ирчүүдтэй зөрүүлж хэлэхэд та нарт шалчхныхаа оронд илүү зөвөр энэ гаргалгааг олоод авчаач гэж зөвөр багшаа хувьд хэлж байгаа байхгүй юу. Тэрс би өөрөө яг энгийн амьдралаа ямар халдаа хоноотой вэ гэдгийг мэднэ. Та нараар яриулаагүй мэдчихэж байгаа. Миний эргэн тойрны хүрээлж мэдчихэж байгаа. Гол нь яг норт наслуулах тэр мэдлийг заахын тулд эхлээд та нарт А усгийн заахгүй бол та нар Б-г нь ойлгохгүй байхгүй юу. Би цаашаа Цэг Дэг ярих гэсэн чи ойлгохгүй А усгнаас эхлэх хэрэгтэй болчиход байна. Тийм болохоор хитрхийн юм шугам доороо байгаа нөхцөлд яалтчгүй сэдвийг дарихаас аргагүй болно. Хэрвээ хангалттай сайн байх юм бол, хангалттай төлөвшөлтэй байх юм бол, гой гэр бүлтэй хүн байх юм бол би тэр хүнд юу заана гэж шууд утгаснаа зааштай. Жишээлбэл үнэхээр сайн хантай. Гэхдээ Монголд бас бүгдээрээ болохгүй бүтггүй байгаа биш. Үнэхээр сайн хантай, сайн гэр бүлтэй, баян тарган, сайхан явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ надаар хэлүүлэхгүй та нар өөрсдөө фэйсбүүкээр хардаг, тэгээ инстаграмаар хардаг, тэгээ тийм гоё хосууд бас Монголд байна. Тэр хосуудад тэгвэл би юу заах юм бэ гэхээр яг уртнаас заах байхгүй юу? Чи өгшөө. Тэ эхтэйдэнтэй чи өгшөө ингээд миний найзтай чи яг эмэгтэй хүнтэй хажууд нь хамт байх хэвээр чи ямар энэ хүний хувьд үн цэнтэй хүн болсон мэдтгэл юм бол чи хариуцлага хүлээгээд амьд байх нууцыг сураач гэж заагаа байхгүй а эмэгтэй хүнд болохоор бас мэдээж тэг зааштай чи энэ нөхөр нь оюунуудаараа байхын тулд чи өөрөө бас яг юм гоё бүрэн бүтэн цэвэрхэн байх хэвээр харилцаа ойлголцол байх хэвээр шулунлагдлаа битгий хэсгээ сэтгэл зүйн хоосрол гэдэг зүйлээ те битгий хэсгээ чамд ингээд эмгтэй хүнд угаасаа юм хоосрол гэдэг зүйл юм хуриулт гэдэг зүйл хар тутам явагдаж байна энэ зүйлсийг ч гэсэн зөөр эдгэж чадах те сэтгэл зүйн төр савлгаагаа барьж чадах чадрууд гэх юм чинь илүү том зүйлсийн тухай ярих боломжтой байхгүй юу одоо даанч яриг гэхээр А усган байхгүй учраас би Цэг нь ярьдаггүй. Гэхдээ би өөр бичлэгүүд дээр хангалттай ингээд том зүйлсийн тухай ярьдаг тийм үү? Зөв шашин, зөв нийгэмд ингээд юм зөндөө юмны тухай ярьж байгаа. Гэхдээ хажуугаар нь энэ бас жижигхэн шимшиг мөртлөө энэ чухал сэдвийг заавал хүндэх ёстой гэдгийг тэнэг хүн биш болохоор мэдчихэж байгаа байхгүй юу? Тэнэг багш нар, тэнэг бяцлаглынхан яг яад юм бэ гэхээр харин тийм амьдралаас хол юм хүнд санал болгодог. Тэгээ амьдралаас хол юм хүнд санал болгохоор яах юм? Тэр цөөх хэсэгтэй л хэрэгжиж нэг маста хэрэгжиж чадахгүй байхгүй юу? Гэтэ мас муухай гэсэн үг биш. Мас бол гоё. Мас энэ ингээд энэ нийгмийг авч явж штэ. Тэгэхээр тэр шугамыг яг үннээр нь гэтэ энгийнээр нь яг үннээсээ дэвшлүүлчих юм бол яг хүнээс нь цэвэрчих юм бол бидний хүн хүмүүсийг сайн бай гэж загнах шаардлагагүй болчихноо. Хүүхдэд загнах шаардлагагүй болчихноо. Гол нь та нар энэ сэдвийг өөрсдөө мөн чанараар ойлгоогүй байгаа байхгүй да. Тийм болохоор юуцсан жоохон ичээд чамаагүй, нүр улагаач чамаагүй энэ сэдвийг ярихаас арга байхгүй. Тэр юуцсан анхаарал тавьсан баярлалаа.